Сэлбийг бол би харин хараад ер нь зөв төсөл яваад байна гэж ингэж бодоод байгаа байхгүй. Яагаад гэвэл тэн чинь гэр хороол байсан. Тэгээд нүүлэгдсэн байсан. Тэгснээр тэр ажил айгүй хурдан явж байна л да. Өдөр болгон би хажуугаар нь явж байгаа юм. Тэгээд тэр маш олон орон сууцны хорооллуудыг маш хурдан босгож байна шүү дээ. Одоо энэ оны дулааны үйлдвэрлэл эхэлснээс хойш одоо 5-6 давхар ингээд мутгалдаа гэсэн маш олон гоё одоо орон сууцны байшингууд баригдаад явж байна. Тэр бол бодиттой харагдаж байна л да. Зүгээр тэр нарийн одоо цаана тэр өмнө өртөг тэрийг бол сайн мэдэхгүй байна л да. Одоо энэ орчин үеийн энэ Монголын нийгэм чинь бас нэг юм болчиход байгаа байхгүй. Ер нь бол нэг том мега төсөл гэж нэрлээд бараг 10-20 тийм төсөл зарласан шүү дээ. Тэр оюун эрдэнэ засгийн газар. Тэд нар бол цаана дандаа одоо мөнгө идэх зорилготой байсан. Ихэнх нь ер нь бол тийм. Энэ бол тэрийг бол би мэдэхгүй одоо яг нарийн. Гэхдээ яг энэ эрчээр ингээ яваад энэ жил ашиглалтанд оруулаад гэж ярьж байсан шиг нүгөө юу. Тийм бол их сайн төсөл байна, зөв төсөл байна гэж харж байгаа тийм. Бодохгүй өнгөрсөн жил бид нар төв дамжуулдаг болсон. Тэгээ өнгөрсөн жил жишээлбэл утаа маш бага болсон шүү дээ. Харьцангуй их бага болсон. Тэгээд тэр их гэр ороод дахин төлөвлөлтөнд ороод газрын аяг чөлөөлсөн байгаа шүү дээ. Тэгээд тэндээс ирж байгаа нөгөө утааны юу бага болсон л гэсэн үг шүү дээ. Тэгээд бид нарт бол баяртай л байгаа. Ямар ч хэлсэн тий. Тэр дахиад нэмээд барилга хичнээн баримт төдий чинь утааны юу ер нь салхины аясаараа бодоход тий баг бахаар тэгж бодогдчихлаа. Энгийн хүмүүс бид нар тэгж л бодогдож шүү дээ тий. Тэгэхээр сэлбэдтэй гэдэг маань одоо гэр байшин хороол бас болж байгаа гэсэн үг юм шүү. Тэгэхээр хэрэгтэй л байгаа.